Кино Ширүүн Адар бороотой нэгэн орой хэсэг хүмүүс галт тэрэгний буудал дээр борооноос хорогдон зогсож байгаа үйл явдлаар эхэлнэ. Бороо гадаа хувангаар цутган асгарч хаашаач гарах гарцгүй гацсан зорчигчид дор бүрнээ цаг нөхцөөж байтал зорчигчдын нэгэнд тэдний дунд зогсох хар хувцастай хар нүдний шилтэй учир битүүлэг эрийг анзаардаг. Улмаар залуу түн дээр очиод цаг нөхцөөхийн тулд тэдэнд ямар нэгэн түүх ярьж өгөхийг гуйхад нүдний шилт ирж нэгэн хачирхалтай түүхийг ярьж эхэлнэ. Ингээд түүний ярьсан эхний түүх ас холын цастай ууланд цасан шуурганаар нэгэн онгоц осолдож байгаагаар эхлэх ба маш олон зорчигчид ослын улмаас нас барж хаасайгүй цогцос хөглөрөн зөвхөн цөөн хідэн хүн л азар амьд үлдсэн байдаг. Амьд үлдсэн зорчигчдын нэг болох өвгөн эмч нас барсан эхнэрээ тэрвэн эхнэртэйгээ салах ёс гүйцэтгэх бол нэг сэргэлэн бизнесмен нэр нас барсан хүмүүсийн эд зүйлсээс хэрэгтэй зүйлсээ цуглуулна. Улмаар тэр бусдаа түнд байгаа газрын зургийн дагуу ойролцоохон нэг байшин байгаа талаар хэлээд түүнийг дагаж явахыг зааварладаг. Энэ зур Мари Миса хэмээх хоёр найзын нэг Маригийн хөл ослын үеэр онгоцны суудлын завсар хавчуулагдан бүсгүйг хөлөө гаргаж чадахгүй байтал өвгөн эмч Марид туслан бүсгүйн хугарсан хөлийг чиг барьж бодог. Ингээд тэд хүчтэй цасан шуурганаар бизнесмен эрийн хэлсэн байшингийн зүгт хөдөлцгөх бөгөөд Мариг үүрч явж байсан бизнесмен нэр замдаа ядарч тамирдан унах ба тэр бусдаа төрүүлээд явж бай гэж хэлдэг. Удалгүй Маригийн найз Миса эргэж хараад их л цочирдох бөгөөд бизнесмен нэр Мариг цасан дээр хэвтүүлчихэд газарт нүх ухаж байдаг. Бизнесмен ирж бусдаа тэдэнд цаашаа Мариг авч явах ямар ч боломж байхгүй гэдгийг тайлбарлахад амьд үлдсэн зорчигчид үнэхээр хэцүү байсан ч Мариг газар тухсан нөхөн дотор хийж хувь тавиланд нь даатгаж үлдээгээд өөрсдөө цаашаа явах хүн шийдвэрийг гаргадаг. Удалгүй амьд үлдсэн онгоцны зорчигчид өнөөх уулын дундах байшинг олж дулаан хүнжил 100 хөл залгах хоол хүнс олж маш их баярлцгаана. Халуун зүйл ууж галын элчинд дулаадсан Миса гинэт найз Маригаа санаж галзуу хүн шиг байшингийн хаалгыг нингүүж гарахад 100 дахь гал салхинд унтарч тэнд байсан сэтгүүлч залуу хурц барин Мисагийн хойноос гардаг. Ингээд тэднийг Мариг булсан газарт очиход Мари яаж ийгээд толгоогоо гаргаж амтсан байх ба тэр халуундаа димэрэн амандаа халуун байна гэж үгсээр байдаг. Сэтгүүлч залуу Мариг цаснаас ухаж гаргахаар хүрзээ цасанд зоотол санамсаргүй хүзүүрэн хүрзээ зоосноор Маригийн хүзүүнээс цус олгоодон гоожж эхэлнэ. Энэ бүхнийг харсан Миса чайсандаа чангаар хашгирч Мари сүүлийн хүчээр шавхан Мисагийн оролтноос татаад амьсгал хураадаг. Удалгүй бизнесмен нэр тэдэн дээр ирж сэтгүүлч залуу хүний амьд хүрлээ гэж буруутгах бөгөөд дараа нь тэд байшин руугаа буцдаг. Тэднийг буцаж ирэхэд өвгөн эмч Маригийн талаар асуусан боловч бизнесмен нэр тэднийг очиход Мари аль хэдийн амьсгал хураачихсан байсан гэж худлаа хэлэх ба эмч чим хүүтэнд амьд гарах хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрөөд нэгэн аимшигын түүх ярьдаг. Өвгөн эмчийн ярьсан түүхэнд хоёр найз зугаалж яваад нэгэн шархтан улмаар шархтсан найз нь нас барахад нөгөөх нь майхныхаа гадаа оршуулсан боловч нас барсан найз нь шүн бүр майханд нь ирэх болсон талаар гардаг. Ингээд өвгөн эмч түүхээ дуусгалгүй бусдаа унтах цаг болсныг анхааруулснаар бүгд унтахаар болсон ч осгож өгөх аюулаас сэргийлэхийн тулд ээлжлэн мананд гарахаар болж хамгийн сүүлд мананд гарсан хүн бусдыгаа бүгдийг нь сэрэхээр болдог. Улмаар бизнесмен нэр хамгийн ихэнд мананд гарахаар болох ба тэр мананд гарч байхдаа хан дээрх сүнстэй төстэй дүр зургийг олж харан үүнийг Маригийн сүнс байна гэж бодоод маш их айж өөрийнхөө үйлдэлийг зөвтгөн Маригаас өршөөл гуйдаг. Гэтэл азар сэрүүлэг дуурч манааны ээлжээ солих цаг болоход бизнесмен ирж өвгөн эмчийг сэрээгээд өөрөө унтахаар хэвтэнэ. Өвгөн эмч мананд гарах зураа эхнэрийнхээ зургийг гаргаж үзэн эхнэрээ дурсан хэсэг гониглно. Ингээд тэр сэтгүүлч эрийг сэрээж үүний дараа Мисагийн ээлж ирдэг. Мисач найзтайгаа хийж байсан бичлэгүүдээ үзээд нүдэн нулимсаар бүрхэж найзаасаа уучлалт гуйдаг. Хэсэг хугацааны дараа өвгөн эмч сэрүүлэгний дуугаар сэрээд бусдыгаа яаран сэрээх ба тэд үлдсэн жаахан хоол хүнсээ хувааж идэнэ. Гинэт Миса нэг хачирхалтай зүйлийг анзаарч өөрийнхөө ээлжин дээр унтчихсан тул бизнесмен эрийг сэрээгээгүй болохоо хүлээх ба хэрвээ бизнесмен эрийг Миса сэрээгээгүй юм бол өөр хэн сэрээсэн болох нь тодорхойгүй байдаг. Ингээд тэд Маригийн сүнс түүнийг сэрээсэн байж магадгүй гэж таамаглан маш их айцгаана. Удалгүй тэд дахин унтаж амархаар болцоож энэ удаа хамгийн ихний мананд сэтгүүлчээр гарахаар болох ба түүнийг нойрондоо дийлтэн зүрмэлэх зур цагаан хувцастай сүнс шиг эмэгтэй урдуур нь явж өнгөрөх нь харагдана. Тэгтэл ч өвгөн эмч дахин сэрүүлэгний дуугаар цочин сэрж бусдыгаа сэрээх ба сэтгүүлч залуу бизнесмен эрийг сэрэхээр очтол түүний хамаг биеийн хурж хүзүүн дээр нь хачирхалтай хоёр ором гарчихсан байдаг. Өвгөн эмч бизнесмен эрийг үзээд үхээд бараг 2 цаг орчим болсныг нь олж мэдэх ба үүнийг сонссон Миса айн цочирдож харин сэтгүүлч эр Маригийн сүнс тэднээс өшөөгөө авч байна гэдэгт итгэж эхэлнэ. Үргэлж 50 байдаг өвгөн эмч гинэт галзуу хүн шиг аашлан үлдсэн хоол хүнсээ ховдоглон идэж эхлэх бөгөөд хэсэг хугацааны дараа бусад нь нойрондоо дийлдэн унтахад өвгөн эмч ганцаараа сэрүүн үлддэг. Ингээд тэр ч мөн өнөөх цагаан хувцастай эмэгтэйг олж харах ба 2 цагаан гар харанхуугаас гарч ирээд өвгөн эмчийг алдаг. Удалгүй Миса сэтгүүлч эр 2 сэрч Мисач нэгэн аимшигтай үннийг ойлгон тэд бүгдээрээ өгөх болно гэж хэлдэг. Харин сэтгүүлч эр бууж өгөхөөс татгалзсан юу болоод байгааг бичгээр камера гаргаж ирээд өөрсдийгөө бичиж эхлэх бөгөөд удалгүй тэд нойрондоо дийлтэн зүрмэглэж эхэлнэ.
Хэсэг хугацааны дараа Мисаг сэрэхэд сэтгүүлч ир амьсгал хураасан байх ба түүний нуруунд сүх зоосон байдаг. Айж цочирдсан Мисаг камера аван өөрийнхөө хувь тавилантай эвлэрч сүүлчийн үгсээ бичиж үлдээгээд дараа нь бичлэгээ гүйлгэж үзтэл цагаан хувцастай нэг эмэгтэй сэтгүүлч ирийг сүхтэн алах нь харагдах бөгөөд эмэгтэйн царай харагдахгүй байдаг. Мисаж маш их айж Маригаас өршөөл гуйж эхлэх ба удалгүй түүний хүнжил доошлон унахад нэгэн цочирдмоор зүйл ил болж Миса яг л бичлэг дээр байгаа эмэгтэй шиг цагаан хувцас өмссөн болох нь тодорхой болно. Ингээд дүрс гинэд солигдоход аврагчид цасан дунд чангаар хашгирах Мисаг олох ба түүнийг тойрон бусад зорчигчдын цогцос хөвлөрөн хэвтэж байдаг. Мисаж найз Маригийнхаа хурц зоолтой цус болсон цогцсыг олж харах ба үнэн хэрэгтээ Миса тэднийг бүгдийг нь алсан уу эсвэл тэр өртөө Маригийн сүнсний өшөө авах хэрэгсэл болсон уу гэдэг асуулт хിവэр үлдэнэ. Ингээд үйл явдал галт тэрэгний буудлын руу шилжихэд харандны шилт өвгөн эмчийн дутуу орхисон түүхийг гүйцээж өнөх хоёр найзын амьд үлдсэн нэг нь орой бүр нойрон дундаа нас барсан найзыгаа ухаж гарган майхандаа авчирч байсан ба өөрөө үүнийгээ мэдэхгүй байжээ. Нүдний шилтийг түүхээ дуусгасны дараа галт тэрэгний буудлын дээр байсан зорчигчид түүнийг дахин өөр түүх ярьж өгөхийг гуйхад өнөх ирж эхэлж байгаар инээмсэглснээр дахин нэг түүх ярьж эхэлнэ. Дараагийн түүх шатрын их мастер Акира өөрийнхөө учирч байсан хамгийн хүчтэй өрсөлдөгч буюу супер компьютертой шатар тоглож байгаа үйл явдлаар эхэлнэ. Акира 1 секундэд 3 өөр нүүдэл тооцоолж чаддаг бол супер блүү хэмээх энэхүү компьютер 1 секундэд 200,000 нүүдэл тооцоолох чадвартай байжээ. Ингээд шатрын их мастер Акира маш ухаалаг супер компьютерийн өмнө хүчин мөхсдөж ялагдал хүлээх ба Акирагийн вант улс нуран унах шиг л болдог. Энэ явдлаас хойш 3 жилийн дараа царай цусалдсан Акира гудамжинд согтуу унтаж байх бөгөөд удалгүй түүний өмнө нэг машин ирж зогсон хоёр хослолтой ир гарч ирээд Акираг хүчээр машиндаа суулган авч явдаг. Улмаар түүнийг нэгэн хар ханаар хүрээлэгдсэн тансаг өрөөнд авчрах бөгөөд удалгүй хар халааттай таяг тулсан нэг өвгөн гарч ирээд Акирагийн тухай ярьж эхэлнэ. Өмнө нь огт ялагдаж байгаагүй Японы шатрын их авраг Акира супер компьютерт ялагдсаныхаа дараа олон нийтийн анхаарлын төвөөс холдож гадаадад тансаг сайхан амьдрах болсон гэж цуу яриа тархсан ч үнэн хэрэгтээ бодит байдал илүү долоондор байв. Өвгөн Акирагаас болж маш их мөнгө алдсан тухайга хэлээд Акирагаас үүний төлөөсөнд түүнтэй шатар тоглохыг шаарддаг. Акира ожигдсноосоо хойш шатар руу харахаар л дотор нь муухайрах болсон байдаг бөгөөд тэр тоглохоос татгалзахад өвгөн татгалзаж байгааг нь хожигдлоо хүлээн зөвшөөрч байгаатай адил гэж үзээд шатрын ноёныг нунгаах гэтэл Акира түүнийг болиулна. Ингээд тэр шатрын хөлөг рүү чаралгүйгээр өвгөнд хүүн хөдлөхийг зааварлаж тоглоомыг эхлүүлэх ба тэр шатрын хөлөг рүү харахгүй хിവэр сонирхогчийн төвчний хүнтэй тоглоход шатрын хөлөг рүү харах шаардлага байхгүй гэж өөрийгөө өмөрдөг. Харин өвгөн энэ хот дох хүмүүсийн амьдрал бол зүгээр нэг хожигдлоос ч илүү үр дагавартай шатрын тоглоом гэж хэлэх ба Акира үнийг сонсоод 3 жилийн өмнөх хожигдлоо бодож байгаад гинэт цонхоор нэгэн хачирхалтай зүйлийг олж харна. Гадаа гудамжинд хэсэг хүмүүс яг л тэдний тоглож байгаа шатрын хөлөг шиг ижилхэн өнгөөр хувцлаж шатрын хүүнүүд шиг байр эзэлсэн байх бөгөөд хар хүү цагаан хүүг идэхэд хар хувцастай залуу цагаан хувцастай залууг хотолон алах нь харагдана. Энэ бүхнийг хараад цочирдсан Акираж тэндээс бушуухан явж өнөөх залууд туслахаар гадаа гараад залуугийн биеэс хутгийг суглан авдаг. Үүний дараа Акира өөрийнхөө эмч Томодатай очиж уулзах бөгөөд тэр саяын болсон бүх зүйлийг эмчтэй ярихад Томода энэ бүхэн ердөөл түүний төсөөлөл гэж Акираг тайвшруулна. Гэтэл гинэт факсаар Акирагийн өвгөнтэй эхлүүлсэн тоглоомын факс ирж дараагийн нүдлийг нь асуусан байх ба Акираж сандран дараагийн нүдлээ чангаар хашгирахад бодлого дахин нэг факс ирдэг. Уг факс дээр айлын бэрс Акирагийн морийг идэж байгаа нүдлийг харуулсан байх бөгөөд гинэт Акирагийн эмч Томода шалан дээр ухаан алдан унаж Акирагийн нүдэн дээр амьсгал хураадаг. Акира яхаа мэдэхгүй балмагдан сандарч ханан дээр хэмж Томодагийн морь унсан зургийг олж харах ба тэр эмч Томода амьдрал дээр түүний шатрын морийг төлөөлж байсныг ойлгоно. Гэтэл гинэт айлын бэрсийг санагдуулам хар хувцас өмссөн сувлагч эмэгтэй өрөөнд орж ирээд Акирагаас дараагийн нүдлийг нь асуух ба Акира ч айж балмагдан тэндээс цугтдаг. Гисэн ч явсан газар бүрт нь өвгний туслахууд гарч ирэн дараагийн нүдлийг нь асуух бөгөөд Акира цав цагаан машинуудтай машины зогсоол дээр ирж тэмээний дүрстэй түлхүүрийн осортой машинд суудаг. Ингээд тэр машиныг асаахад машин яг л шатрын тэмээ шиг хөдлөх ба Акира сандран машинаас бууж өөр нэг машинд сууна. Энэ удаад машин шатрын тэрэг шиг түлхүүрийн осортой байдаг бөгөөд тэр аль хэдийн тэмээгээ хөдлөгчсөн болохоор машин асахгүй байдаг. Гэтэл удалгүй нэг хар машин түүнийг ирж мөргөх ба энэ нь айлын тэрэг түүний тэргийг идсэн гэсэн үг байв. Дараа нь Акира түүний жинхэнэ амьдралд ирэх гэр хамгаалах ёстой цайз нь харин эхнэр нь шатрынхан бэрс болохыг ойлгон эхнэрээ аюулд орсныг ухаарч өвгөн дээр буцаад гүйж очдог. Улмаар тэр өвгнөөс тоглоомоо зогсоохыг гуйхад өвгөн тоглоомоо дундаас зогсоох нь бууж өгч байгаа хэрэггээд татгалзахад Акира чихнэрээ аврахын тулд энэ удаад өөрийнхөө хамаг хүчийг дайжлан тоглохоор шийднэ. Ингээд удалгүй тэр хамаг анхаарлаа төвлөрүүлэн хоёр нүүдлийн дараа айлын ноёныг мадлахаар нүүдэл хийх ба өвгөнч түүнээс хожихын тулд золиос гаргаж чадах эсхийг нь асуудаг. Ингээд удалгүй тэр Акирагийн нүдийг боож амьд хүний хэмжээтэй шатрын хүүнүүд бүхий аврах том шатрын хөлөг дээр авчрах ба Акира цагаан талын ноён харин өвгөн айлын буюу хар талын ноёнг төлөөлнө.
Акира хожихын тулд өөрийнхөө бэрсийг буюу эхнэрээ золиослох шаардлагатай болох бөгөөд айлын хар тэрэг Акирагийн нүдлийг хүлээн эхнэрийг нь хутгалахад бэлэн байдалтай зогсож байдаг. Гэхдээ Акира эхнэрээ золиослохын оронд өөрийгөө золиослон хожигдохыг сонгож ноёно буюу өөрийгөө эхнэрийнхээ өмнө хар тэрэгний урд аваачиж тавихад айлын хартрагч Акираг хутгалан Акира газарт унана. Гэтэл гинэд шатрын хөлөг дээр унсан байсан хүмүүс бүгд босож ирээд Акирад баяр хүргэж алга таших бөгөөд Акираг хутгалсан хутга нь хиймэл хутга байсан байж таардаг. Ингээд эмч томоодоо бүхнийг тайлбарлаж энэ болсон бүх зүйл өрдөөл Акираг дахин шатар тоглож эхлэхэд туслахын тулд бэлдсэн шок эмчилгээ байсныг тайлбарлана. Акиратай тоглосон өвгөн Супер Блугийн хөрөнгө оруулагч байсан бөгөөд тэр Акирагийн явдалд ихэд харамсан энэ төлөвлөгөөнд тусалсан байжээ. Хэдийгээр Акира хожигдсон боловч огтхонч гуниглахгүй байсан бөгөөд тэр амьдралд нь хожлоос үнэтэй зүйлс буюу гэр бүлэнд байгааг ухаарсан байв. Тэгтэл үнэн хэрэгтээ Акира өвгнөөр дамжуулан дахин Супер Блутэй шатар тоглож байсан болж таарах ба Акирагийн өөрийгөө золиослсон сүүлчийн нүдлийг компьютер ойлгоогүй тул хит халт системд доголдсон бөгөөд Акира эцэст нь компьютерийг ялсан байдаг. Нүдний шилт эрийг түүхээ ярьж дуусахад борооч зогсон галт тэрэгний буудал дээр байсан зорчигчид зам замаа хөөх ба харин нүдний шилт эр дараагийн түүхээ ярихаар тэнд үлдэж байгаагаар кино төгсдөг.